ерөнхийдөө авиастай гэсэн бүх хүмүүстийн сонгон шалралт бол онлайнаар нээлттэй юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Volume Plus бүтээн яг одоо та бүхэн Plus News мэдээллийн маань хөтөлбөр үргэлжлэн хүрч байна. Яг одоо Volume Plus дээр IGX Entertainment-ийн продюсер Наки болон CEO Бэлгүүн нар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, өдрийн мэнд хүргэе. Томоохгүй охид үүдийн хамтлаг сонгон шалгаруулах тэмцээн болох гэж байгаа талаар мэдээллийг бидэнд хүргэж. За, Бэлгүүн. За. Ерөнхийдөө бол яг охид хүүгүүдийн хамтлагийг сонгон шалгаруулах аудишнтэй сонгон шалгаруулалт болох гэж байгаа. Тэгэхээр энэ одоо хаана яг хаашаа хүрэх гэж байгаа гэхээр яг ерөнхий боловсролын сургуулийн сурагч дунд 13-аас 16 насны сурагч дунд яг энэ одоо сонгон шалгаруулалт маань явагдах гэж байгаа. Гэхдээ яг энэ бид хоёр 40 сургуулиудаар явна. Голчлон одоо ерөнхийдөө голлох 40 сургуулиудаар явах гэж байгаа. Тэгвэл яг энэ явж одоо сонгон шалгаруулалт маань 13-аас 16 ч гэсэн ерөнхийдөө авиастай гэсэн бүх хүмүүстийн сонгон шалгаруулалт бол онлайнаар нээлттэй юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Яаж бөглөх вэ гэхээр IGX-ийн гэдэг оронгууд сонгон шалгаруулалтын одоо аудишн гэсэн одоо хэсэг байгаа. Тийш ороход өөрийн мэдээлэл анкет болон давхар видео зургийн одоо сонголттой тийм одоо анкет байгаа. Тэгэхээр тэрийг бөглөөд IGX-ийн рүү бол явуулах бүрэн боломжтой байгаа. Яг тэмцээн яг ямар хуу үйл явцтайгаар үргэлжлэх вэ? Одоо яг яаж сонгон шалгаруулах вэ? Тэмцээн хэр удаа үргэлжлэх вэ? Дараа нь ямар шагнал хүлээж байгаа вэ гэх мэт. Өнөөдрөөс эхлээд 11 сарын 30-ны дуустал бидний эхлээд бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгээ бүртгэл явж явах хугацаанд бид нар бас сая Бэлгүүн ярьсан нийслэлийн бас нэлээд бас одоо голчлж байгаа одоо 40-од сургууль руугаа бид нар хамт ярилцаад уулзалт зохион байгуулад ингээд явна. Тэгээд 11 сарын 30-наас хоошоо бидний яг аудишн эхэлнэ. Тэгээд урьдчилсан шатны шалгаруулалт буюу яг гол одоо нөгөө яг телевизийн контент болохоос өмнөх одоо шатны шалгаруулалтууд мэдээж хийгдэх болно. Тэр нь бол он гараад 2-3 сар хүртэл бид нар яг урьдчилсан шатны шалгаруулалтаа явуулна. Мэдээж хөдөө орон нутгаар явах бас ажлууд байгаа. Яагаад гэвэл хөдөө орон нутгаас сонирхож байгаа бас залуучууд, охтууд маань бас байгаа газарт нь очиж бас бид нар шалгаруулалтаа явуулах хэрэгтэй байгаа. Тийм болохоор ямар ч байсан эхэлж байна. IGX-ийн яг энэ сонгон шалгаруулалт эхэлж байна. Контент болоод гарах одоо хугацаа нь гэвэл эх оны 4 сараас ч юм уу те яг тийм орон даяар яг телевизийн контент бол засагдах тийм хууртай байгаа. Тэр болгоно. Тэрнээс өмнө бол орон эх орныхоо бүх өнцөг болон бүрээс одоо бүх одоо авиаслаг тийм залуучуудыг бид нар одоо хамгийн эхлээд нээж илрүүлэх ч юм уу те тийм эрэл хайгуулын ажилтайгаа л явж байна. За залуус маань их хүлээлттэй байгаа хальтаа. Тэгээд яг тэмцээний дараах ямар ирээдүй хүлээж байгаа одоо гадаад очиж зөндөө олон туршлага солилцуулна гэдгийгсэн шүү дээ. Тэр талаар. За Наки бит хоёр маань ямарчсан яг энэ хугацаанд тэр нь жил хагасын турш бэлтлээ л те 2 жил яриа жил хагасын турш бэлдээд за энэ хугацаанд яасан гэхээр одоо Америк явлаа, за Сингапур, одоо Вьетнам, Таиланд, Солонгос, Япон гэд энэ газруудын энтертайнментуудтай уулзаж туршлага солилцсон. За тэгээд яг бид нэр яг Монголда юм entertainment нээж одоо үйл ажиллагааг нь явуулж байгаа тийм ээ. Энэ утгаараа entertainment маань ч гэсэн одоо хамтран ажиллаж туршлага судлуулах та дээр нь сонгон шалгаруулж байгаа сонгогдсон одоо тэр артистууд уран бүтээлч тийм ээ охид хүүхдийн хамтлаг байгаа. Эдгээрээ тэрнийхэн дараа тухайн одоо entertainment-ууд руу очиж бэлтгэх. За тухайн одоо улсын одоо олонний танил туршлагатай хүмүүстэй очиж уулзуулж одоо трен одоо бэлтгэх сургууль хийлгүүлэх тийм ээ. Тэндээс контент хийлгэх тэр талаар ерөөхдөө бид нар бэлдээд өгч ин одоо ярьчихсан байгаа. Тэгэхээр одоо сонгогдсон хүмүүс маань бидний хамгийн одоо яг сонирхол гэх юм бол гадагшаа гарах бүрэн сонирхолтой. Гадагшаа гэдэг нь ойрох одоо нэг Азийн улсууд руугаа эхлээд гаргая тийм ээ. Ирээдүйд цаашдаа бас мэдээж Холливуд руу гарахыг одоо үүсэхгүй. Энэ бол гэхдээ мэдээж хол хугацааны одоо ерөөхдөө зорилго байгаа. Гэхдээ ойрын хугацаанд бол бид нэр эхний ээлжинд хамтлагаа сонгон шалгаруулад эн чинь бас бага хугацаанд бэлдэн тийм ээ. Шууд одоо сонгон шалгаруулж гарч ирээд дуулуулаа гаргаад ингэж бас байх хэцүү. Мэдээж гэхдээ энэ дуу урамтай бэлжээ хоорондоо ч гэсэн ялгаагүй бэлтгэдэд явах учраас энэ одоо хамтлаг дуучтай энэ Аз руу бас гаргая гэсэн одоо бүрэн тийм зорилготойгоор одоо эхлүүлсэн байгаа.
Энэ маань ч гэсэн бас дараа үеийн одоо манай дүүнерт илүү их одоо инспирэшн болж итгэл үнэмшил одоо бий болж тийм ээ. За энэгээрээ бид нар урлагаараа одоо зөв одоо нийгэмшил, зөв соёл, зөв үлгэр дурайллыг үзүүлж тийм ээ. За тэгээд одоо зөөлөн хүчээр одоо нөлөөлнө гэдэг чинь тийм ээ, soft power гэдэг. Тэрүүгээрээ бид нар соёлын довтлогоо гэж соёлын боловсрол олгох тэр одоо зүйл рүү түлхүү бас анхаарч ажиллах юм аа гэдэг хэлмээр байна. За таас нэг өмнө эмэгтэй хамтлаг гаргасан, ер нь залуу хамтлагуудыг гаргасан туршлагатай байгаа шүү дээ. Тэгээ одоо яг таны зүгээс продюсингээрээ ямар хөө үүрэг оролцоотойгоор оролцох гэж байна. Одоо гаргаж байгаа хамтлагт яг юу бэлтцсэн байгаа вэ? Мэдээж яг хөгжим продюсераар ажиллана гэдэг нь мэдээж тэр хамтлагийн яг цэвэр уран бүтээлтэй холбоотой л да. Тэгээд мэдээж бидний яг энэ аудишн явдгаараа явна, сонгон шалгаруулалт явна, октын хамтлаг маань тэнд бэлтгэгдэн. Тэрнээс гадна цаашлах энтертайнментийн гол үйл ажиллагаа бол яг энэ хамтлагийг мэрэгжлийн төвшний яг хамгийн сайн уран бүтээлч болгож бэлдэх яг тэр одоо нэг ёсны актем гэж хэлвэл нөгөө талаасаа гэвэл том сургууль гэж хэлж болно. Тэгээд энтертайнментийн үйл ажиллагаа бол хамгийн гол одоо үйл ажиллагааны гол чанарыг харуулах үйл ажиллагаа нь бол яг энэ одоо тренинг бэлтгэл хийх яг юм үйл явц учраас гадны энтертайнментуудыг бид нар яагаад ингэж судалж үзсэн, яагаад ингэж заавал одоо биднээс туршлагын судалж байгаа юм гэхээр мэдээж яг тэдний яг өнөөдрийн бидний яг үзэж байгаа хамгийн ихний дунд цацгаж байгаа хамтлаг гэхэд л доор хаяж 2-3 жил зүгээр л бэлтгэл хийгээл, фитнес хийгээл, хичээлдээ яваал, хилээ сайжруулаад тий дууныхаа дасгалуудыг хийгээл тэгээ явж байсан байт юм байлаа. Тэгээд тийм учраас яг тийм яг анхны одоо урлагийн индастри буюу их тий тэр энтертайнментийн үйл ажиллагааг бид анх одоо технологийн бас нэвтрүүлмээр байгаа. Нөгөө талаасаа гэвэл одоо миний өмнө ажиллаж байсан хамтлагууд бэлтгэлийн хувьд бол яг нөгөө хувийн бэлтгэл одоо уран бүтээлч хүний одоо тэр одоо тайзан дээр гарах хүртэл тэр бэлтгэлүүд яг миний одоо нэг бодож байгаа шиг тийм сайн байж чаддгүй л дээ. Тийм учраас яг тийм төвшний яг одоо мэрэгжлийн төвшний бэлтгэлүүдийг маш сайн өндөр түвшинд хийлгэх тэр үйл ажиллагаа болцоо төслөөр нь хангах бол одоо энэ энтертайнментийн бол хамгийн чухал үйл ажиллагааны нэг байна. Миний хувьд гэвэл дуунуудын зохиох байх, дууных нь хөгжмийн найруулга дээр нь ажиллах байх, тайзан дээр бүх одоо эхнээсээ дуугаа дуустал, перформанс бүгдийн тултал нь үзүүлэхээ бүхий л одоо нөхцөл болцоо өөрийнхөө арга туршлагыг нь одоо зааж өгнө тий. Тиймэрхүү байдлаар ажиллах байна тий. За баярлалаа. За сонгон шалгуулалтын талаарх мэдээллийг бидэнтэй хуваалцсанд баярлалаа. Тэгээд сонгон шалгуулалтанд орохыг хүсвэл IGX-CGMN гэсэн сайтаар ороод сонгон шалгуулалтанд орох боломжтой байна шүү. Тэгээд тун удахгүй сонгон шалгуулалтанд болж эхлэхээр биднээс апдейт мэдээллүүдийг та бүхэнд хүргэх болно. Уйлмлаас бүтээлээ баярлалаа. За уйлмлаас бүтээлээ Plus News мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан баярлалаа. Өдөр болгоны 17 цагаас 21 цаг 10 минутаас Plus News мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаарай. Уйлм Plus-тай хамт Adidas болон Reebok брэндүүд хамтран ажиллаж дуулахад таатай байна. Орой сайхан өнгөрүүлээрэ баярлалаа баяртай.